За гişүүд яхан тодорхой юм яри ингээл одоо хэдэн өдөр ингээ харсан чинь хилц хэсгээ хилцэж байгаа л янзлж чи тийм байхгүй. Одоо энэ дэр жаа хатуу байл та. Би тэгтийн санаачсан гişүүдээ надад буруутгах байгаа малга. Манай амьдрал ийм л юм чинь. Болохгүй харилцааг ингээ зохицуулчил яасан бэ гэсэн юм оролдлого байх шиг байна. Энэ бол ингэж хуулиар зохицуулагддаг харилцаа биш ээ. Би одоо та нарт энэ дотроос уншаад өгье. Ёс зүй гэж сургаалыг хэлнэ гинэ. Хуулинд ийм өгүүлбэр байж болохгүй. Ёс суртахуун хүмүүсийн эрхлэн баримтлал зохих хэм хэмжээ энд бас яаж тодорхойлох чинь маргаантай. Зан суртахуун хуулиар ингэж тодорхойлж болдгүй юм гэж бас байдаг байхгүй. Дараа нь би та нарт төгсгөлд нэг юм хэлье. Энд яг манай гэр бүлийг л хэлсэн байлээ л дээ. Социализмын үед манай гэр бүл ямар гэр бүл байсан гэхээр та нарын хуулийн дээр бичиж байгаа 17-гийн 4 дээр байгаа хүмүүжил сайтай гэр бүл сурагчдыг шалгаруулж алдаршуулах ажлыг зохион байгуулна. Одоо ингэж болохгүй. Одоо хорвоо ертөнц нийгэм харилцаа хүмүүс хүүхдүүд шал өөр нийгэмд амьдарч байгаа. Социализмын үед болж ирсэн. Батмөр мэдэн тийм ээ чи манайхыг. Одоо ойрхон байсан хэлчихье. Тэгэхээр ингэ одоо ийм хууль гарч болохгүй. Маш буруу юм болно. Энэ одоо их мундаг хүүхэд, энэ муу хүүхэд. Бид нар чинь одоо боловсролынхаа гол концепцийг ерэн жаахан мэдлэг өхөөсөө илүүтэй хүн болгох чиглэлд нь гээд ингээд том ялцсан шүү дээ. Болцсон шүү дээ, явж л байгаа шүү дээ. Энэ хамлаг гişүнийг буруу юм ярьсан шүү. Нам гарч ирээд энэ боловсролын юмыг намжуулдаг гэж тийм байхгүй. 12-аас 16 4 жил ганд төмөр гэдэг сайд байсан харьцангуй тогтвортой явсан. Сүүлийн 4 жилд харин 5 сайд уг нь энийг чухал асуудал байхгүй ингээд одоо та нар нэг цахимжиж махимжээд соёлжиж моёлжээд 2 минутыг үг хасаад байх. Энэ манай ундрам гişүн мөнгөцсөг гişүн гэдэг гişүүд энэ боловсролын асуудлаар их чухал хилцүүлэг хийсэн ш намар. Би бол энд одоо маш их идэвхтэй оролцдог. Би байр суурь тодорхой хэлж байна. Эрхэм гişүүдээ энэ хамбана уурлах юм байхгүй бат эрдэнэ. Таандын сандыг би ойлгож байна. Гэхдээ энэ бол тусдаа хуулиар зохицуулагдахгүй шүү. Одоо ингээд бие тал засаад за нэг хилцхийн дэмжигээд зөндөө олон хууль ингэж явж штэ ингэж болохгүй. Харин тааны санаачлага юу руу хийх вэ гэхээр би тэр одоо байгаа хууль руу зарим санаачлагыг нь бол хийж болно. Тусдаа бол хэрэггүй дээ. Би танаас бас хүсэж штт. Одоо биднэрт хийх ажил бас өөр зөндөө олон юм байна. Тэр лүгөө орё.